Сайн байцгаана уу үзэгчдээ. Би та бүхэнд гейминг ноутбугыг танилцуулъя. За нөгөө ноутбук чинь болохоор энд байна. Энэ болохоор ингээд графикнууд нь харагдаж байна. Програм нь Victus гэдэг компьютер байгаа. Энд дээр 144 гэж байна. Энд болохоор 144 Intel Core i5 NVIDIA GIF гэд ямар тач ийм програмууд байна. Энэ болохоор гейминг ноутбук сайн өндөр чанартай ноутбук байгаамаа. За тэгээд энэ дээр болохоор хэдүүлээ Windows C 952 GB гэж энэ хардаа 952 GB гэж байна. За хэдүүлээ YouTube-ээс болохоор юм харцгаая. Ингээ гоё графикийг харцгаая. Ихтэй 8K гэж байна. Бүр 8K байж болох юм байна. Энд дээр тавиад ингээд сэж болох юм байна. Энэ бас их сайн чанарын юм байна. Татлаа бас таалагдаад байгаа. Энэ болохоор нөгөө CS2 Roblox Chitama юу Valorant тоглолтууд бол гацхгүй. FPS нь унахгүй өндөр байна. Roblox одоо ингээл тоглолт болохоор 100 FPS л байна. Яа энэ хардаа. За иймэрхүү компьютер байна да guys. За ингээд би та бүхэнд ноутбугыг харуулсан. Би тэгээд энэ дээр болохоор CS2 Reverse Shader Piece энэ гурван тоглоомоор өдөр болгон бичлэг хийн гэж бодож байгаа. Тэгээд CS2-оор болохоор сайн болно гэж бодож байгаа. Өдөр болгон бичлэг хийгээд ер нь бол CS2-ын бичлэг орох байх. Shader Piece Reverse 3-ын бичлэг орох байх. За ингээд лайв болон subscribe дараад намайг дэмжээрэй. За дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай үзэгчтэй.